Энэ өдрийн мэндийг хүргэе. Компьютерийн хэрэглээний хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр би та бүхэнд Кирилл үсгийг хэрхэн компьютерд оруулах хичээл заах болно. За та бүхэн харж байгаа бид бүхэн энд MN, EN гэсэн хэсэг байдаг шүү дээ уг нь те. За гэтэл одоо энэ хэсэгт байхгүй байна тийм ээ. За энэ хэсгийг гаргаж ирэхийн тулд яах ёстой вэ гэхээр Start руугаа ороод Control Panel гэсэн командыг өгнө. За ингээд энэ цонх гарч ирнэ. За энэ хүү цонх нь бас өөрөөр харагдаж байж магадгүй танд. За тэгхийн бол та switch to гэдэг энэ командыг өгөхөд за магадгүй таних ингээд харагдаж байж магадгүй тийм үү. За тэгхийн бол энд одоо таны орох зүйл байхгүй учраас switch to classic view гэсэн командыг буцаага сонгоод ийм болгоно. За одоо энэсээ бид бүхэн language гэсэн хэсэг энэ бөмбөрцгийн зурагтай тийм ээ. За энэ командаа өгөөд за нэмэлт цонх гарч ирнэ. За эндээсээ language гэсэн дундлын цонхыг сонгоно. За ингээд details гэсэн командыг өгнө. За дахин нэмэлт цонх гарч ирж байна. За энэ дээр одоо яах вэ гэхээр add гэсэн командыг өгнө. За эндээс Mongolia Cyrillic гэсэн сонгоод за тэгээд OK гэсэн командыг өгнө. За ингээр ээж нь одоо англи монгол гэд байна шүү дээ тийм ээ. За түүний дараагаар яг хөө language bar гэсэн хэсэг байгаа. За эндээсээ ийшээ ороод show the language bar on the desktop гэж байна. За нүүрэн дээр одоо language bar-ыг хэлний сонголтыг харуулхаа гэж тийм ээ. За энийг ингээд идэвхжүүлчихнэ. За тэгээд OK гэсэн командыг өгөөд OK гэсэн командыг өгөөд за энд apply буюу эсвэл OK гэсэн командыг. За тэгэхээр энэ дээр гараад ирчлээ тийм ээ. За энийгээ та тэр доош нь оруулж болно. За тэхийн тулд чирээд ийш ингээд оруулах дээр өөрөө ийшээ орчиж байна тийм ээ. За зарим тохиолдолд Кирилл үсэг нь орцсон хэрнээ эндээ харагддгүй шүү дээ тийм үү. За тэр үед яах вэ гэхээр та энэ хэсэгт маус хоёроо дараад Toolbars гэсэн зэс рүү ороод за эндээсээ language bar гэж байгаа. За энэ нь одоо идэвхтэй байна тийм үү. За энийг ингээ идэвхгүй болох төр харагдхаа байж байна тийм ээ. За одоо энийгээ буцаага гаргаж ирэхин тулд маус хоёроо дараад Toolbars language bar гэсэн үгийг дарах нь байна. За ингээд яаж энэ хэл маань гараад ирчих тийм ээ. За эндээсээ та ингээд хэлээ сонгох боломжтой тийм ээ. За эндээсээ та яах вэ гэхээр settings гэсэн хэсэг рүү ороод за key settings гэж байгаа тийм ээ. За ийшээгээ орох тэр тухайн хоёр хэлийг солих үйлдэл маань ямар товчоор хийгдэж байна гэдгийг харж болно. За энд бол харагдаж байна тийм ээ. Switch between input languages гэж байна. Left alt нэмхэн shift гэж байна тийм ээ. За энд бол alt shift-ээр дарахад хэл солигдохоор байна гэсэн. За энийгээ та сольж болно. За тэхийн тулд change key гэснийгээ сонгоод за эндээсээ те control shift байх уу эсвэл left alt shift байх уу гэдгээ сонгох нь байна. За ингээд OK гэсэн командыг өгөх нь. За одоо ингээд control shift болчихлоо тийм ээ. За OK гэсэн командыг өгөөд за одоо control shift-ээр дараад үзье. За тэгэхээр монгол болж байна тийм ээ. Control shift англи болж байна гэсэн үг. За гих мэтлэнгээр та яах вэ? Өөрт тохирох товчоос өгч болох нь байна тийм ээ. Shift alt байх уу эсвэл control shift байх уу гэдгийг өөрөө сонгож болох нь байна. За тэгээд энэ хичээл маань ингээд өндөрлөж байна. Дараагийн хичээлээр эргээд уулзъя. Түр баяртай.